Хэрэглээний халуусны шугам цоорсноор хаалт дүүргийн 1-р хорооны 39-р байрны 100 гаруй оршин суугч халуусгүй 6 хонжээ. Иргэд холбогдох байгууллагуудад удаадараа хандсан шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Хэрэглээний халуусны шугам цоорсноор 39-р байрны үзэл халуусаар дүүрчээ. Улмаар уур савсаж нэг давхрын айлуудын обоо будаг хавхурч гэртээ байх аргагүй болсон байна. Дэшиг уур цастаад хүүхдэд би өөрөө түрүүхт байхгүй. Тэгээ нэг хүүхдийн өөрөө ялангуяа уурлахаас бүр яг уур орж ирээд бүр стад. Аргаа ядаад хүүхдэд аваад их чинь гоцсон гараад ирсэн юм. Халуус байхгүйнээсээ уур гараад бүр яг ингэж бүр саунд байгаа шиг. Тэгээ одоо хүүхдийн өөрөө наадхийн аврам мөрөний одоо хуус. Тэгээ манай дээр энэ халуус байнгын тасарч гэн дулаам уу ирж гэн тэнд амьдрахад бэрхүү шүү дээ. Ял утас юу тасарч гарна утасдаг 7054 одоо гэж байхгүй. Өглөө ихсэн бол орой үдээс хойш ирж хийдэг. Ийхэрэ зэрэг зүгээр нэг эрзээ ороогоо нэг дэрвхэн зур нэг амжуус юм гэдэг энэ бүрэн тэр туруу мороог сойчих тийм боломж байдгүй юм уу яадаг бом. 3 дахьд газрын нухаж байгаа юм төвдгөхөөс ирж 4 дахьд механизм байхгүй гэдэг утгаараа бас хийж чадсангүй. Тэгээ өнөөдөр хийж ил байна л да. Тэгээд оршин суугчид энэ дээр жаахан халуус байхгүй гэдэг талаараа жаахан бохимдолтой байлээ. Ер нь манай энэ төвдгөхийн таранцч чугам ер нь бол ашиглалтын шаардлага бол их муу хангаж байгаа. 39-р байрны халуус сүүлийн 1 сарын хугацаанд 4-5 удаа тасарсан байна. Хамгийн сүүлд энэ сарын 19-нд тасарч өнөөдрийг хүртэл халуусгүй байгаа юм а. Энэ мэт байнга асуудал үүсэж дуудлага дууддагч ёс төдий засаж дахин асуудал үүсдэг гэдгийг иргэд ярьж байсан юм а. Бид нар өчтөр болохоор энэ 24-ийн 2 дугаар байран дээр хэрэгцээний халаалтын шугам цоорчсон бас. Тэрэн дээр хөрч хөнжөнгөө ажиллаад өчтөр тэгээд шин энийг авах гэж бэлдээд өнөөдөр энэ хэрэгцээний халуусны шугам цоорсон байсныг ил гаргаж ирээд гинтлээ засварж одоо тэгээд дуусчихна. Одоо нэг цагийн дараа дуусна гэсэн. 120 мянган шугамнууд ер нь бол маш муутсан байна. Одоо бараг хүүхдийн зулаанаас 7 өндөр шугам болсон байна. За үзэгчдээ бид хаавал дүүргийн 1-р хороо 39-р байрны яг урт талаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр таны харж байгаа энэ ажил гүйцэтгэж байгаа шугам бол өнгөрсөн бүтэн сайн буюу 10-р сарын 19-нд цоорсон юм байна. Тухайн цоорлыг олж тогтоохын тулд алтныхан энэ хэсэг техник тоног төхөөрөмж орж ирэх боломжгүй учраас гараар газрыг ухаж одоо тухайн шугам цоорсон хэсгийг олсон юм байна. Одоогийн байдлаар 10 м шугамыг солих ажил үргэлжилж байгаа. Гэвч одоо солиогүй хуучин шугам байнга хагардаг учраас одоо энэ мэт асуудал байнга үүсдэг гэдгийг хэлж байна. Мөн шугамыг нэг мөсөн солих төсөв байдгүй гэдэг зүйлийг ч мөн ярьж байлаа.